Улаанбаатар хотын иргэд жилдээ 1.4 сая тонн хог үйлдвэрлэдэгч ердөө 24% нь л дахин боловсруулж ашигладаг байна. Харин нийслэл болон хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран эко парк байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм а. Ингэснээр 2032 он гэхэд хог хаягдлын 80 гаруй хувийг дахин боловсруулах зорилт тавьжээ. Өнөөдрийн байдлаар хог хаягдал дахин боловсруулах чиглэлд 10 гаруй үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Зарим эко парк төслийн хүрээнд Улаанбаатар хотын 3 цэгийн 2-т нь 20 үйлдвэр байгуулна. Энэ үйлдвэрт нохооны арьс боловсруулах, органик хог хаягдал, хөөсөн шил, электрон, зөөлөн хуванцар, хаягдал, гялгуурт боловсруулах үйлдвэрүүд шинээр нэмэгдэх юм а. Газар олон дэд бүтцийг улсаас зарим үйлдвэрийн барилгыг хувийн хвшлүүд өөрсдөө хариуцаж, дээрх үйлдвэрүүд одоо байгаа суурьшлийн бүсээсээ Нарангийн ингэр цагаан давааны хогийн цэг рүү нүүх юм а. Үүний тулд нийтдээ 100 сая долларын санхүүжилтийг гадаадаас татгаар ажиллаж байна. За Улаанбаатар хотын иргэд бид өдөртөө 2500-аас 3500 тонн хогийг одоо английн ялгалгүйгээр зүгээр л ингээд хогийн цэг дээр хаячихж байна. За уг нь бол бид цаашдаа хог дахин боловсруулалтаа нэмэгдүүлж эдийн засгийн үр өгөөжтэй бол за мөн орчны бохирдлоос салахын тулд 8 настай хүүхдээс 80 настай буурал хүртлээр бүгдээрээ хогоо английн ялгаж сурах шаардлагатай байна. За үүний тулд мо одоо ингэж англин ялгах орчин нөхцөл боломжийг нь бүрдүүлэх шаардлагач байгаа юм а. Улаанбаатар хотын айл өрх жилдээ 20 тэрбум төгрөгийг зүгээр л хог тээвэрлэж газарт булахын тулд төлдөг. Зарим одоо эсэргээрээ хогоо ангилан ялгаж сардаа 100 мянган төгрөгөөр худалдах боломж байгаа юм а. Дээр нь хогийн цэгт ангилан ялгалсан хог төвлөрвөл үйлдвэрүүд түүхийн эддээ олж авах хүндрэлээс ангижирна гэсэн үг ээ. Улаанбаатар хотын 156 хорон дээр ийм түүхийдийн цэгүүд ажиллаад ирэхээр тэр хорооны орсон суугчд иргэдтэй өөрсдийнхөө одоо гаргасан хаягдлаа өөрсдөө мөнгөөр үнэлээд өгдөг тийм системд орох хэрэгтэй. Энэ асуудал бол хамгийн том асуудал. Энэ юунд хэрэгтэй гэхээр нөгөө экологийн боловсрол гэдэг бас хүүхдүүд өөрсдийнхээ гаргасан хог нь ингээд мөнгө болдог юм байна. Дараагийн үйлдвэрийн түүхийд болдог юм гэсэн ойлголтыг авна гэдэг чинь асар том боловсрол. Одоо бид хогоо удлаад пүнкерт хайдаг. Зарим их усүр дээр нь ангилан ялгадаг болохын тулд зориулалтын ангилал бүхий хогийн сав хэрэгтэй. Нийслэл үнийг хан уул дүүргийн 1-ээс 3 дугаар хорооны хид хідэн сууц өмчгчдийн холбоон дээр дуршин үзжээ. Түүнчлэн хог хаягдлын тухай хуулийн дагуу ерөнхий боловсролын сургалтын агуулгад хогоо ангилан ялгах талаар заахаар тусгаж салбар яам энэ чиглэлийн үүрэг хүлээгээд байгаа юм а. Бункертэй орон сууцыг сонгож авлаа. За бункергүй орон сууц сонгож аваад за ингээд гадна талд нь бас ангилж ялгах болцоотой сект хогийн сав бункерүүдийг бас байршуулж үзлээ тийм. За зарим сөөхүүд маань бол хуучин байгаа зүгээр цагийн хуваараар ангилж ялгуулах байдлаар ажиллая энэ гэсэн туршаад үзьегээд энэ туршилтуудыг хийгээд үзсэн байж байгаа. Өнгөрсөн хугацаанд 2 ангилалтай хогийн савыг нийтийн эзэмшлийн гудамжуудад тавьсан ч үр дүнгээ өгөөгүй. Тиймээс алхам тутамд тавилгүй хог ихээр үүсэж байгаа цэгүүдэд л ийм төрлийн хогийн сав тавьж бүх хог хаягдлынхаа 30% ихний ээлжинд ангилан ялгадаг болох зорилтыг тавьжээ.